жиргэг хаадын удам хүмүүн төрлөختний үлгий эд тэнгэрээс заяад тэнгэр газрыг зөгнөгч монхох тэнгэрийн дор хор ертөнцийн содон сайхан бүхнийг сонирхол харж байсан цэнгэх үүдэн ертөнцөөр аядан мурдаас өрн хүртэл ургах бол ааларанг шингэх зүг хүртэл уртын дууны экшэглэн дор Монгол аялалтай хамт Монгол аялал Өсгтэн олон та бүхнийг эрүүл мэнд аз жаргалынхаа төлөө итгэлт хамбын аялалд явахыг урьж байна. Та гэр бүл хамт олноороо аялбал группийн хямдралд хамрагдан 10 хүний 11 дахин үнэгүй аялах болно. Би одоо 2 дахь удаага ирж мөргөж байна. Тэг санаа ер нь маш сайхан өндөр байна. Мөн та бүхнийг Бээжин, Утай, Ордос гүмбэний сонирхолтой аяллууд хүлээж байна. 18 хүний 19 дахин үнэгүй аялах болно. Монгол аялал, монголчуудын аялал. Монгол аялал итгэлт хамбын аяллыг танилцуулж байна. Амьд бурхан итгэлт хамб дашд оржин 1852 онд төрсөн хэмээн тооцогддог. Түүнийг 5 настайдаа анх тодорсон хэмээн буддын шашинтнууд үздэг. Итгэлт хамбыг 1927 онд оршуулж 2002 онд гаргасан юм. 75 жилийн хугацаанд түүний биеинд ямар ч өөрчлөлт гараагүй бөгөөд яг л амьд юм шиг сууж байгаагаар барахгүй хөлс нь хүртэл гарч байлаа. Гигантн рүү хүмүүс очих үед том баяр болж байгаа мэт болдог. Зарим хүмүүст итгэлт хамбтай уулзсан мэт санагддаг байна. Хүмүүс итгэлт хамбад очихдоо үлгэрт гардаг шиг бүх хүслээ биелнэ гэсэн итгэлтэй байдаг. Итгэлт хамбад мөргснөөр автосол, онгоцны осол, хүнд өвчин зэргээс гайхалтайгаар хамгаалагддаг гэдгийг баталсан олон яриа хүмүүсийн дунд одоо хэрнээ байсаар. Мянга 927 онд итгэлт хамб ертөнцийн мөнх бусыг үзэх гэж байгаа тухайга өөрийн шав нарыг цуглуулan хэлжээ. Ингээд хамбын загснаар түүнийг 6 хоногийн дараа оршуулсан байна. Бясалгалын 7 дахь өдөр нь хамбын толгой цээж рүүгээ буусан байлаа. Ингээд шав нар нь хамбын загснаар түүнийг очир завлуулж хуш модоор хийсэн хайрцагтгийн оршуулжээ. 2002 онд Хамбал амын гэрээслийн дагуу ангаахын шинжээчд эрдэмтдийг байлцуулан хайрцгийг нээж хамбын бие ямар ч өөрчлөлтгүй очир завлин суусан хэвээр байхыг харсан байна. Тэр үед Оросын буддын шашинтнууд итгэлт хамбын тэлсэн биеийн үнэн учрыг олох болон сүсгтэн олонд мөргөх боломж олгох үүднээс Иволгины хийдэд байрлуулахаар шийдвэрлэсэн юм. Тусгайлан барьсан дацанд итгэлт хамбад заривлан шилэн бунхан барьсан байна. Уг ариун шүтээнд мөргөх гэсэн сүсгтэн олны тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь манай орны жуулчид болон сүсгтэн олны сонирхлыг ихээр төрүүлж байна. Сүсгтнүүд эмгэг өвчнөөсөө гайхалтай салсан тухайгаач ярьцгаадаг. Харин итгэлт хамбын биеийн энэхүү гайхамшигыг тайлах нь тийм ч амаргүй бололтой. Ангаах ухааны шүүх эмнэлгийн шинжээчд хэлэхдээ итгэлт хамбын биеийн байдал яг л 2 өдрийн өмнө нас барсан хүнийг шиг байдаг. Ингэхдээ түүнийг зандан шуулах юм уу? Ямар нэгэн өөр аргыг хэрэглээгүй тогтоогдлоо хэмээжээ. Тэгвэл Монголын сүсгтэн олондоо итгэлт хамбад мөргөж ажил амьдралаа даатгах боломжийг Монгол аялал компани та бүхэнд олгож байгаа нь нэн таатай үйл явдал юм. Монгол аялал компани 2006 оноос эхлэн энэхүү мөргөлийн аяллыг явуулж эхэлсэн бөгөөд
Аялалд хамрагдсан олон хүнд энэ аялал үр өгөөжөн өгсөөр байгаа билээ. 2010 оны 11-р сард Элэгний хорт авдартай хүн Монгол аялалд хандаж итгэлт хамбад мөргснөөр энэ өвчнөөсөө бүр мөсөн ангиж ирсэн юм. Энэ хүн маань одоогийн байдлаар 3 дахь яваад байна. Мөн 2009 онд явсан аялагч маань гэр бүлээрээ Америкийн нэгдсэн улсын ногоон карт хожиж одоо Америкийн нэгдсэн улсад амьдарч байна. 2012 оны 3 дугаар сарын аяллаар явсан хэл дороогүй 8 настай хүүхэд хэлд орсон гэх мэт олон хүнд итгэлт хамт маань тос хүргэсээр байна. Харин итгэлт хамбад мөргөхийг хүссэн хүмүүс чин сэтгэлээрээ мөргөх юм бол тэр хүний зорьсон ажил үйлс бүтдэг нь дээрх жишээнээс тодорхой харагдаж байна. Өсгтэн олон та бүхнийг эрүүл мэнд аз жаргалынхаа төлөө итгэлт хамбын аялалд явахыг урьж байна. Та гэр бүл хамт олноороо аялбал группийн хямдралд хамрагдан 10 хүний 11 дэх нь үнэгүй аялах болно. Би одоо 2 тудаага ирж мөрөж байна. Тэр санаа ер нь маш сайхан өндөр байна. Мөн та бүхнийг Бээжин, Утай, Ордос гүмбэний сонирхолтой аяллууд хүлээж байна. 18 хүний 19 дэх нь үнэгүй аялах болно. Монгол аялал, монголчуудын аялал. Одоо Монгол аялал компанийн аяллаа хөтөлбөртэй танилцгаая. Орцоорахтаа бүлээн салхи зогсоол дэлгөө зөрөх машин. Нэгдүгээр өдөр Улаанбаатар улаан үд. Өглөө эрт хөдлөн Дархан хотоор дайрч Алтан булагт өдрийн хоолой дээдэв. Оросын холбооны улсын хилээр гарч итгэлт хамбын амьдарч байсан гэр музейтэй танилцсан ууж хэрэглэж байсан аршаан авна. Тэр хавийн 5-аас 10 метрт байдаг худагнууд өвөлдөө хөлддөг бол итгэлт хамбын гэгддэг энэ аршаан хөлдөхгүйгээс гадна үе мөч, чихрийн шижин, хоолойны өвчин сайн гэж ярьдаг бөгөөд холоос зорж ирсэн өвчтөй хүмүүс эдгрээд бутсан тухайч нутгийнх нь ярьж байсан юм. За манай аяллынхан ч итгэлт хамбын аршаанаасаа хамтлаа ууж байгаа сав бүхэндээ дүүргэж аваад хөдлөлөө. Аршааныг газар хүрэхгүй авч явж чадвал чанараа алддаггүй гэдэг. Аршаанаа аривжуулаад олуулаа уувал энергитэй газар ирсний хэрэг гарах байх. 2 дахь өдөр улаан үд. Өглөөний цайны дараа 2000-аад жилийн түүхтэй Бурятийн нийслэл Улаан-Уд хоттой танилцсан. Ленин мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээсэн дэлхийн хамгийн том хүний толгойн хөшөө. Бурятийн дөр бүжгийн театрын цогцлбор. Хөгжимт усан ориглуур, хааны нуман хаалга зэргийг үзэж дурсгалын зураг авах болно. Бидний 2 дахь өдрийн аялал эхэлж байна. Ингээд сайхан амарцгаасан та бүхэн. Сайхан амарцгаа. Аль автобусны хүмүүс илээ? 2 лав. За ямар буудал буусан бэлээ? Баргуул. Буудал ямар байна? Тогттой байна. Дайчуу сайхан байна. Ер нь олон ч юм байна шүү. Долоохон сайхан. Өчтөр хэдэн цагт Улаан-Уд хотод орж ирв? 6. Тийм л баг. Хотоос ч бол 2 өнгөрөөгөө хөдөлсөн юм. Тэгс хотоос шөнө 3:30-д гарснаа. Анх удаа ирж гин үү? Хэдэн удаа ирж гин? Анх удаа явж байна. Итгэл хамбад өрөхөөрөө. Тийм анх удаа. Ер нь ямар зорилго сүлэг ширлэр тэгээд ажил явдаа даатгаад хөвгөц өгөөд одоо тэгээд тэдний хаанаас сайн сайхан яваасаа гэдэг. Тэрийнхээ төлөөл яв залбирч мөргөж явж байгаа багштай. За нэг гэр бүлийн хүмүүс. Тэгээд хоёулаа хэдэн хөвгтөө даатгаж өөрснийгөө даатгаж тэгэл явж гин үнэхөө. Сайхан байна уу? Улаан-Уд хотод ирж ирсэн үү? Хот ямар таалагдчихсан? Гоё байна, таалагдчихсан. Энэ Монголдоо явж удаагүй. Агаар нь сайхан, цэвэрхэн сайхан байна. Өнөөдөр аяллахаа хөтөлбөртэй танилцсан уу? Танилцсан. Өнөөдөр чинь одоо бол цагаан уучаад бүгдээрээ дэлгүүр дэлгүүр авчихгаар явах юм билээ. Тэгээд дэлгүүр авчихгаар. Тэгээд дазаас нэг хамтаас тэгээд тэгээд одоо бод сансан бүх юм даатгаад.
Тэгэр нь тулд ирж байна даа юм. Цай таалагдж байна өглөөний цай. Хөө сайхан байна. Тааж байна. За сайхан цайлаараа сайн итгэл хамтаа мөргөөрэй. За тэгээ минь. Түүхийн эрт дээр үеэс л манай монголчууд Орос гүрэнтэй ахын дүүсийн харьцаатай байж соёл, хэрэглээний олон зүйлийг тэднээс өвлсөн болохоор хоол нь хүртэл бидэнд ойр байсан юм. Өглөөний цайгаа ууцгаасан аялагчид буудалтаа очиж амарх нь амарч, Улаанбаатар хоттойгоо танилцах нь танилцж, зарим нь харин дэлгүүр зах хэсгээр хөдөлцөөлөө. Эндхийн гол брэнд бол цэвэр зүгийн бал. За манайд хөгшин залуугүй их өмсцгөөх болсон үнэтэй буюу цаа бугын арьсан гутал. Өдрийн хоолны цаг дээр бүгдээрээ эндээ эргээд уулзцаана. Ингээд 19 цаг хүртэл ерөнхийдөө аялагчдын өөрсдийн мэдлийн цаг. 19 цагт нэгдсэн журмаар аяллаа уламжлал ёсоор Улаанбаатар хотын абсолют дэлгүүр орж цаашаа Эволгийн дацанд Итгэлт хамбад мөрөгхөөр хөдлөх юм а. Оросын холбооны улсын бүгд найрамдах Бурят улсын нийслэл Улаанбаатар хот нь байгаль нураас зүүн урагш Сэлэнг үд голын бэлчир газарт байрладаг. Улаан үд гэдэг нэрийг үд голын нэрнээс улбаалж өгсөн гэдэг. Автозамын асуудлаа сайн шийдэж өгсөн төвжрэлгүй хот шиг санагдсан. 2 хоноход лав машины сигналын чимээ сонсогдоогүй бөгөөд явган зорчигчдоо ихэд хүндэлдэг автозамынхаа хөдөлгөөнд соёлтой оролцдог ард түмэн байна лээ. Өдрийн хоолны дараа Арбатын гудамжаар хэсч дэлгүүр захаар орно. Оройн амьд бурхан Итгэлт хамбад мөргөж их энергийг авч бүх зүйлээ даатгана. За бидний аяллын маань хамгийн гол зорилго болох Итгэлт хамтаа мөрөхөөр Эволгиний дацанд ирсэн байна. За Итгэлт хамбыг бол жилдээ 8 удаа ил гаргаж мөргүүлдэг байгаа. 8 удаа одоо нийтдээ мөргөл үлдгэе гэсэн үгжилт. За бидний мөргөл бол энэ жилийн хувьд 7 дахь удаагийн мөргөл байгаа. За харин энэ жилийн хамгийн сүүлийн мөргөлийг бол сар шинийн битүүний өдөр хийдгээ гэж энд хамт ламнаар нь ярьж байна. За яагаад 8 удаа мөргүүлдэг вэ гэхээр яг Итгэлт хамб жилдээ 8 удаа энерги нь биед нь ордог. Тэгснээр одоо өөрийнх нь одоо амьдрдаг датсангаас мөргөлийн датсан руу шилжүүлдэг юм байна. За гэхдээ энэ удаагийн мөргөлийн яг одоо мөргөх өдөр нь бол яг маргааш өдөр байгаа. Гэхдээ бид нар одоо яг маргаашийн мөргөлд зориулаад Итгэлт хамбыг одоо амьдрдаг датсангаас нь мөргөлийн датсан руу гаргасан яг энэ цагт бол манай Монгол сүсгтэн олон аялагчид маань мөргөж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг мөргөдөг өдөр нь бол нийтдээ зуны удиралд бол 40-оос 50 мянган аялагчид ирж мөргөл үлддэг. Харин өвлийн удиралд бол 10-аас 20 мянган, 20-оос 30 мянган мөргөлчд одоо мөргөдөг гэж байгаа. Тэгэхээр бүтэн өдрийн турш энэ мөргөлийн явц маань үргэлжилдэг. Тэгэхээр бүтэн өдөр үргэлжлэх мөргөлд бол Итгэлт хамбаа одоо жоохон алжаалаад бүхий суугаа байдлаас одоо бүхийдэг ч юм уу хөс гадгаа гэж ламнаар ярьж байсан. 3 дахь өдөр Улаан үд Улаанбаатар. Өглөө эртээ Улаан үдээс хөдлөн Орос Монголын хилээр гарсны дараа Алтан булагт өдрийн хоолой дээд Сэлэнгийн ээж модонд хүслэн шивнээд идэ будагаан өргөн оройдоо Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөнө. Өсгтэн олон та бүхнийг эрүүл мэнд аз жаргалынхаа төлөө Итгэлт хамбын аялалд явахыг урьж байна. Та гэр бүл хамт олноороо аялбал группийн хямдралд хамрагдан 10 хүний 11 дэх нь үнэгүй аялах болно. Би одоо 2 дахь удаага ирж мөргөж байна. Тэр санаа ер нь маш сайхан өндөр байна. Мөн та бүхнийг Бээжин, Утай, Ордос гүмбэний сонирхолтой аяллууд хүлээж байна. 18 хүний 19 дэх нь үнэгүй аялах болно. Монгол аялал, монголчуудын аялал. Итгэлт хамб байгаль нуурын аялал. Итгэлт хамб байгаль нуурын аялал нь энгийн VIP гэсэн 2 зэрэглэлтэй байдаг. Энгийн аяллаар буудлах байрны хувьд Буряты, Баргуйсын, Профсоюзный, Меркит, одон зэрэг буудал байгаль нуур дээр энгийн бааз байх болно. Аялах унаа нь 45-20 хүний суудалтай автобус байна. VIP аяллын байрны хувьд Гэсэр, Байкал зочд буудал байна. Аялах унаа нь онгоц болон Делика автомашин байна. Аяллын чиглэл Улаанбаатар, Улаан үд, байгаль нуур, Улаан үд, ээж мод, Улаанбаатар. Аяллын хугацаа 4 шөнө 5 өдөр. Өглөө эртээ офисын гаднаас хөдлөн
Дархан хотоор дайран Алтан булаг дээр иж өдрийн хоолой идээд Монгол Оросын холбооны улсын хилээр гарan Улаанүд хотод оройд ирж буудалдаа байрлан амарна. Хоёр дахь өдөр Улаанүд байгаль нуур. Өглөө буудлаасаа гарan өглөөний цайгаа уугаад Улаанүд хоттой танилцсан дэлгүр захаар орно. Орой итгэл хамбадаа мөргөн бие сэтгэлээ ариусгаад байгаль нуур руу хөдлөнө. Байгаль нуурын ирэг дээр очиж баазад байрлан амарна. Гурав дахь өдөр байгаль нуур. Өглөөний цайгаа уугаад байгаль нуурын хөвөөгөөр алхаж байгалийн сайхантай танилцсан. Байгаль нуурын ирэг дээр байгалийн халуун арш анд орж заваар аялан орой танилцах үдэшлэгт оролцсон. Өсгтэн олон та бүхнийг эрүүл мэнд аз жаргалынхаа төлөө итгэлт хамбын аялалд явахыг урьж байна. Та гэр бүл хамт олноороо аялбал группийн хямдралд хамрагдан 10 хүний 11 дахь нь үнэгүй аялах болно. Би одоо 2 дахь удаага ирж мөргөж байна. Тэр санаа ер нь маш сайхан өндөр байна. Мөн та бүхнийг Бээжин, Утай, Ордос гүмбэний сонирхолтой аяллууд хүлээж байна. 18 хүний 19 дахь нь үнэгүй аялах болно. Монгол аялал, монголчуудын аялал. Монгол аялал компани итгэлт хамбын аяллаас гадна Бээжин, Утай, Ордос гүмбэний аяллуудад та бүхнийг урьж байна. Утай нь бүгд найрамдах Хятад ард улсын Шанси мужийн нутаг дэвсгэр дээр оршдог. Бурхан шашны оюун ухааныг ивент тэтгэгч Мандшир бурхны орон бөгөөд дэлхийд нэр сүрэн түгсэн бурхны шашны дөрвөн их уулын нэг юм. Утай гэдэг нь тавцсан тэгш оройтой 5 уул гэсэн утгатай. Утайд 53 сүм хийд байрлах бөгөөд тэдгээр нь тан улсын үеэс хадгалагдсан ирсэн эртний модны архитектуроор баригдсан юм. Утай шань уул 2009 онд дэлхийн өвд бүртгэгдсэн юм. Домогт өгүүлэх нь урд тэнгэрийг тэтгэгч хаан Утайд хитэнтэй ирсэн боловч цас бороонд хавчигдан 5 их оргилд нэг ч удаа гарч чадаагүй ажээ. Ингээд нэгэн хуврагта 5 их оргилд гаралгүйгээр 5 их мандшир бодисадваад мөргөх арга бодож олохыг даалгасанд мөнөөх лам арга сэтж зүүн оргилд тахдаг цэцэн мандшир, баруун оргилийн арсант мандшир, өмнө оргилийн бэлэгт мандшир, хойд оргилийн ариун мандшир, дунд оргилийн номт мандшир зэрэг 5 оргилийг хамтдхан залж тахих болжээ. Аялал дуртай сүсэг бишрэлтэй та бүхнийг Монгол аяллаа сэтгэл татам гайхалтай аялалд урьж байна. Жиргэг хаадын удам хүмүүн төрлөختний үлгий эд тэнгэрээс заяад тэнгэр газрыг зөгнөгч монхох тэнгэрийн дор хор ертөнцийн содон сайхан бүхнийг сонирхох харж байсан цэнгэх үүдм ертөнцөөр аялан мурдаас өрн хүртэл ургах бол ааларанг шингэх зүг хүртэл уртын дууны экшэглэн дор Монгол аялалтай хамт. Монгол аялал. Бид та бүхэндээ энэ удаад Монгол аялал компанийн аяллууд дундаас бүгд найрамдах Хятад ард улс дахь сонирхолтой аяллуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Монгол аялал компани нь гадаадын 20 гаруй орнд 12 дахь жилдээ дотоодын аялагчдаа аялуулж дэлхийн ертөнцийг таниж мэдэх, сүсэг бишрлээ дээдлэн ариун шүтээнд мөргөх зэрэг олон төрлийн сонирхолтой маршрут гарган аялуулсаар ирлээ. Эдгээр аяллууд дундаас бүгд найрамдах Хятад ард улс дахь аяллууд түүх соёл, бурхан шашны өв соёлын газрууд байдгаараа онцлогтой. Тэдгээрээс Хятадын баруун хойд нутгийн Хөх нуур мужийн Хуанжун саяны Линхуа шан ууланд байдаг Гүмбэн хийд юм аа. Гүмбэн хийд бол төвдөр уламжилсан буддын шашны гэлэг ба бүлгийг үүсгэн байгуулагч.
Бидний өвөг дээдэс эмээ өвөө нарын сүслэн залбирдаг Бурхан багш Зонхвын мэндэлсэн газар билээ. Бурхан багш Зонхвын 1357 онд энэ газар мэндэлсэн бөгөөд мэндэлсэн дараа үед нь хүйснийхэн цус туссан газарт цагаан зандан мод ургасан гэдэг. Манай тооллын 1379 он болоход богд Зонхвын ээж нь хүүгийнхээ хүсэлтээр сүжигтэн нарынхаа тусламжтайгаар энэ хүү цагаан зандан модны эргэн тойронд соврог босгосон нь Гүмбэн хийдийн анхны төлөв болжээ. 1576 онд Төмөд Монголын Алтан хаан Монголд буддизмыг дэлгэрүүлэхийн тулд Сон Гяцо гэдэг ламыг 3 дугаар Далай ламаар өргөмжилсөн байдаг. Далай лам Алтан хаантай уулзах замд нь Хөхнуур, Гүмбмийг дайрдаг байсан бөгөөд эдгээр газруудад тодорхой цаг хугацааг өнгөрүүлдэг байсан байв. Богдын төрсөн газар хийд байгуулах ажлыг 3 дугаар Далай ламд үүрэг болгож түүнийг хийдийн тэргүүнээр томилжээ. Ингэснээр энд Далай ламтай уулзахаар Төвд Монголоос олон мөргөлчөд цовох болжээ. 1583 онд хийдийг барьж дуусгасан бөгөөд Гүмбэн гэж нэрлэх болжээ. Гүмбэн гэдэг нь 100 мянган буддагийн дүр гэсэн утгатай. Энэ нь зандан модны навчин дээр буддагийн дүр илэрдэгтэй холбоотой. Мөн төвд мөргөлчд бум навчны тоогоор бум удаа мөргөлдгөө. Энэ нь нэг өдөр 1000 удаа мөргөлөө гэхэд 3 сар гаруйн хугацаа юм. Уулын хавцалд байрлах Гүмбэн хийд нь 40 гаруй га талбайтай. Бүх сүм дугун нь эмх цэгцтэй байрлсан энэ хийдэд алтан дээвэртэй том дугун, Зонхвын дурсгалын сувраг, хурлын дугун зэрэг 12 ордон харш бүрэн бүтнээрээ байх бөгөөд эдгээр барилга нь Төвд, Хотон, Хятадын уламжилт барилгын арга барилыг илүү ашигласан байна. Гүмбэн хийдийг дэлхийд алдаршуулсан 3 гайхамшиг байдгийн нэг нь зээг хатгамал юм. Өнгийн торг дурдангаар хүн амтэн, жигүүртэн шувууд эсгэж, дотор нь хоньны ноос, хөвөнгө чихж дүүргээд хар даавуу дээр зээглэн нааж хатгсан ийм зээг хатгамал бол жинхэнэ үн цэнтэй урлагийн бүтээл билээ. Дараагийн алдартай зүйл нь Гүмбэн хийдийн цөцгийн тосон баримл юм. Энэ бол холцгүй цөцгийн тосоор түүхийн материал болгосон онцгой баримл урлаг болох юм. Сүмийн лам нар цөцгийн тосондоо өнгийн будаг холин нухаж маш хүйтэн өрөөнд янз янзын баримл хийж бүтээдэг байв. Гэхдээ гол нь бурхан сахиулсан махран царьяабал, араатан амтэн зэргээр төрөл бүрийн агуулгыг бүрэлдүүлэн бүрэн бүтэн үлгэр зургийг илтгэдэг байна. 3 дахь гайхалтай зүйл нь Гүмбэн хийдийн ханын зураг. Төвдчүүд энийг танка гэж нэрлэнэ. Баялаг сайхан агуулгатай, уран нарийнлэг гойхон зурсан эдгээр ханын зургууд нь баруун хойд нутаг дахь Төвд уламжлалт буддын шашны ханын зургийн төв газар нь болжээ. Гүмбэн хийдийн ханын зургийг шууд хан дээр зурсан биш, харин модон хавтсанд даавууг тэнилгээд дээр нь зурсан байжээ. Эдгээр ханын зургийн олонх нь шашны сэдвтэй. Зээгийн наамл болон танка Гүмбэн хийдийн дуган болгонд байдаг. Зуны цаг бол Хөхнуур, Төвдийн өндөрлөгийн аялал жуулчлалын улирал төдийгүй Гүмбэн хийдэж олон жуулчид цугдардаг газар юм. Жиргэг хаадын удам хүмүүн төрлөختний үлгий эд тэнгэрээс заяад тэнгэр газрыг зөгнөгч монхөх тэнгэрийн дор
хорвоо ертөнцийн содон сайхан бүхнийг сонирхон харж байсан цэнгэх үүдэн ертөнцөөр аялан умардаас өрн хүртэл ургах бол ааларанг шингэх зүг хүртэл уртын дууны эгшэглэн дор Монгол аялалтай хамт Монгол аялал Өсгтэн олон та бүхнийг эрүүл мэнд аз жаргалынхаа төлөө итгэлт хамбын аялалд явахыг урьж байна. Та гэр бүл хамт олноороо аялбал группийн хямдралд хамрагдан 10 хүний 11 дэх нь үнэгүй аялах болно. Би одоо 2 дахь удаага ирж мөргөж байна. Тэр санаа ер нь маш сайхан өндөр байна. Мөн та бүхнийг Бээжин, Утай, Ордос гүмбэний сонирхолтой аяллууд хүлээж байна. 18 хүний 19 дэх нь үнэгүй аялах болно. Монгол аялал, монголчуудын аялал. Мөн дараагийн нэг гайхалтай аялал бол Утай юм. Утай нь бүгд найрамдах Хятад ард улсын Шанси мужийн нутаг дэвсгэр дээр оршдог. Утай нь бурхан шашны оюун ухааныг ивэн тэтгэгч ман зүшир бурханы орон бөгөөд дэлхийд нэр сүрэн түгсэн бурханы шашны 4 их уулын нэг юм. Утай гэдэг нь тавцан тэгш оройтой 5 уул гэсэн утгатай. Утайд 53 сүмхийд байрлах бөгөөд тэдгээр нь тан улсын үеэс хадгалагдсан ирсэн эртний модны архитектороор баригдсан юм. Утай шань уул 2009 онд дэлхийн өвд бүртгэгдсэн. Домогт өгүүлэх урд тэнгэрийг тэтгэгч хаан Утайд хэдэнтэй ирсэн боловч цас бороонд хавчигдан 5 их оргилд нэг ч удаа гарч чадаагүй ажээ. Ингээд нэгэн ховрогт 5 их оргилд гаралгүйгээр 5 их мандшир бодис садваад мөргөх арга бодож олохыг даалгасанд мөнөөх лам арга сэтж зүүн оргилд тахдаг цэцэн мандшир, баруун оргилийн арсант мандшир, өмнө оргилийн бэлэгт мандшир, хойд оргилийн ариун мандшир, дунд оргилийн номт мандшир зэрэг 5 оргилыг хамтдаган залж тахих болжээ. Тиймхүү сүсгтэн олон 5 их оргилд гаралгүйгээр зөвхөн хар лавай оргилд гарч мөргөл үйлдэхийг бага мөргөл хэмээх болжээ. 9 луугаас доошлон 108 чулуун шат бий. Бурхны номын ёсоор хүн нэг төрөлдөө 108 зүйлийн зовлон эдэлдэг. Гэвч тэр зовлонгоос ангижрах үүд байдаг бай. Сүмийн 108 шат нь 108 үүдийг төлөөлөх бөгөөд нэг гişгүүрээр давж гарах нь нэг зүйл зовлонгоос гэтлэж буйн төлөөллөж юм. Өсгтэн олон та бүхнийг эрүүл мэнд аз жаргалынхаа төлөө итгэлт хамбын аялалд явахыг урьж байна. Та гэр бүл хамт олноороо аялбал группийн хямдралд хамрагдан 10 хүний 11 дэх нь үнэгүй аялах болно. Би одоо 2 дахь удаага ирж мөргөж байна. Тэр санаа ер нь маш сайхан өндөр байна. Мөн та бүхнийг Бээжин, Утай, Ордос гүмбэний сонирхолтой аяллууд хүлээж байна. 18 хүний 19 дэх нь үнэгүй аялах болно. Монгол аялал, монголчуудын аялал. Жиргэг хаадын удам өмнө төрлөختний үлгий эд тэнгэрээс заяад тэнгэр газрыг зөгнөгч онхөх тэнгэрийн дор хорвоо ертөнцийн содон сайхан бүхнийг сонирхон харж байсан цэнгэх үүдэн ертөнцөөр аялан умардаас өрн хүртэл ургах бол ааларанг шингэх зүг хүртэл уртын дууны эгшэглэн дор Монгол аялалтай хамт Монгол аялал. Бээжин хот нь бүгд найрамдах Хятад ард улсын нийслэл. Хятадын шууд харьяа хотуудын нэг. Умардын тал газрын хойд хэсэгт
16,800 км2 талбай эзлэн оршдог. 13.8 сая хүн амтай, 16 дүүрэг, 2 тосгонтой бөгөөд эдгээрт нь Хятад, Хотон, Манж, Монгол зэрэг маш олон үндэстэн ястнууд оршин суудаг. Бээжин хот нь 3000-аад жилийн өмнөөс буюу баруун Жоо улсын үеэс эхлэн нийслэл болсон түүхтэй. Харин Юан гүрний үед шинэ нийслэл хот байгуулагдсан дээд нийслэл гэж нэрийдсэн билээ. Анх 1403 онд Мин гүрний Чэнзүү хаан одоогийн Бээжин хотыг Жуди Бэпин гэж нэрийдэж 1421 онд нийслэлээ болгон Бээжин гэх болжээ. Тэрнээс хойш Чин гүрэнч Бээжинг нийслэлээ болгож байлаа. Дараа нь 1928 онд Хятад улсын засгийн газар Манжинд нийслэлээ шилжүүлсэний дараа Бээжинг 1930 онд Бэпин хэмээн нэрийдэж онцгой хотоор зарлажээ. 1949 оны 1-р сарын 31-нд Бэпинг тайван замаар чөлөөлж 10-р сарын 1-нд бүгд наримдах Хятад ард улс байгуулагдсанаар Бэпинг буцаан Бээжин хэмээн нэрийдэх болжээ. Бээжин хот бол хамгийн орчин үеийн томоохон нийслэлүүдийн нэг яахааргүй мөн билээ. Орчин үеийн Бээжин хотод 2008 оны зуны олимпийн наадам болохтой холбогдуулан Бээжин хотын эдийн засаг нь маш хурдцтай хөгжив. Шинэ барилга байгууламж маш олноор бий болж байна. Үүнтэй уялдуулан аялал жуулчлалын салбар хурдцтай хөгжив. Гадаад дотоодын аяллыг маш олон хэлбэр төрлөөр зохион байгуулах болсон юм. Ингээд орчин үеийн Бээжин хотын тухай товч танилцуулъя. Газрын гадарга. Бээжин хотын баруун хойд хэсгээр нь уул нуруу үргэлжилдэг бол зүүн өмнө талаараа тал газар цэлий. Уул урхаг газар нь хотын нийт талбайн 62%-ийг эзэлдэг бөгөөд дунд жөндөр нь далайн төвшнөөс дээш 500-аас 1500 м. Тал газар нь 38%-ийг эзэлдэг бөгөөд дунд жөндөр нь 44 м. Нутгийн хамгийн өндөр цэг нь Дүнлийн шан уул далайн төвшнөөс дээш 2303 м. Хотын баруун талаар нь баруун уул, хойд талаар нь Ян шан нуруу сүндэрлэдэг. Юндин Хэгол, Чао Бай Хэгол, Умард Томолгол, Жуна Хэгол зэрэг томоохон гол мөрнүүдтэй байна. Бид цаашуурсан номхон далайд цуглав. Бээжин хотын хамгийн том Ми Юн цөөрмөн Чао Бай Хэголоос тасган хэлжээ. Төв сэрүүн бүсийн хагас чиглэг болон их газрын хуурай уур амьсгалтай бөгөөд хаврта Төв Азийн хуурай салхитай цагууртай зундаа чиглэг бороорхог харин намхта цагаагаар нь сэрүүсэн өвлөн чиглэг хүйтэн боловч зөөлөн уур амьсгалтай байдаг. Жилийн бороогүй өдөр нь 180-аас 200 хот цэрмэг байх хугацаа нь жилд 2000 гаруй цаг буюу 83 хоног орчим байдаг. Олон улсын 30 гаруй агаарын шугамар 20 гаруй улс руу болон бүс нутгийн хотууд руу нислэг хийдэг. Агаарын нислэгийн 2 буудал байдгаас дийлэнх нислэг нь Бээжингийн нийслэл хэмээх нисэх буудлаар дамжин өнгөрдөг. Төмөр зам Бээжингээс Гуанчжоу, Шанхай, Харбин, Богот, Тайван, Чиндао, Чинхуандао, Жэжэн рүү хүрэх 8 гол шугамтай. Төмөр замын нийт урт нь 1069 км. Нийтдээ галт тэрэгний 4 буудал байдаг нь Бээжингийн вокзал, Бээжингийн баруун вокзал, Бээжингийн урд вокзал, Бээжингийн хойд вокзал юм. Бээжин хотын зам харилцаа нь төвөөсөө тэгш өнцгт хэлбэртэй 6 тойрогтой. Бусад хот мужруу 12 салаа холын замууд байдаг. Бүх чиглэлд нийтийн чиглэлийн автобус зорчдог бөгөөд автобусны үнэ нь 1-ээс 5 юан байдаг. Бээжин хот нь Хятад улсын хамгийн том шинжлэх ухаан соёл боловсролын төв юм. Бээжингийн их сургууль, Чинхуа их сургууль, Бээжингийн багшийн их сургууль зэрэг 63 их дээд сургууль болон 118 тусгай мэргэжлийн сургууль, 752 ерөнхий боловсролын дунд сургууль, 173 тусгай мэргэжлийн дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Бээжинд Хятадын шинжлэх ухааны академи, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академи зэрэг судалгааны байгууллага болон техник хөгжлийн судалгааны байгууллага,
судар бичгийн судалгааны байгууллага зэрэг нийт 499 соёл шинжлэх ухааны байгууллага байдаг. Ингээд аялал дуртай ярхам хүндэт та бүхнийг Монгол аялал компани Бээжин муутай Ордос гүмгний аялалдаа урьж байна. Өсгтэн олон та бүхнийг эрүүл мэнд аз жаргалынхаа төлөө итгэлт хамбын аялалд явахыг урьж байна. Та гэр бүл хамт олноороо аялбал группийн хямдралд хамрагдан 10 хүний 11-т нь үнэгүй аялах болно. Би одоо 2 тудаага ирж мөргөж байна. Тэр санаа ер нь маш сайхан өндөр байна. Мөн та бүхнийг Бээжин, Утай, Ордос гүмбэний сонирхолтой аяллууд хүлээж байна. 18 хүний 19-т нь үнэгүй аялах болно. Монгол аялал, монголчуудын аялал. Өчигдөр хаадын удам өмнө төрлөختний үлгий эд тэнгэрээс заяад тэнгэр газрыг зүгнэгч монхох тэнгэрийн дор хор хоёртүнцийн содон сайхан бүхнийг сонирхох харж байсан цэнгэх үүдм ертөнцөөр айлан мурдаас өн хүртэл ургах бол аанаран шингэх зүг хүртэл хүртэн дууны эгшэглэн дор Монгол аялалтай хамт Монгол аялал